Иргэншил, нүүдлийн иргэншил, суудлын иргэншил. Нүүдлийн иргэншилтэй Монгол улсад их Монгол гүрэнд эзэн Монгол улсад нэг л онцлог байлаа. Тогтсон, төлөвсөн, удам дамжсан уламжлалт ёс. Тэр нь Монгол ахуй амьдралд эмэгтэй хүн давмгаалагч, доминант байсан байх ч болно. Эрхэмсэг Монгол байхын төрх нэрийн хуудас тод бахархал Монгол ахуй амьдралд эмэгтэй онцгой эрх мэдэл олон талт үүрэг оролцоотой байсан түүхэндээ өсвөлэн гих зурвас тэмдэглэл дурсамж үгүй цорын ганц ялгарах ард түмэн. Орос үндэстэн Хятад гаралтан улс оронд тоймгүй олон давтагдсан гамшиг бол нийтийг хамарсан өсвөлэн байдаг. 20 дугаар зуун гараад л хоёр хөршид хоёр гай зовлон учирсан байдаг. Тэр битгий хэл нүүдэлчин байх Казак түмний дунд хит хитэн удаа өсвөлөнд нэрвэгдсэн байлаа. Эзэн Чингисийн цагаас эхлэн Чингисийн ээж, Чингисийн гэр бүл, Чингисийн охид улс төрийн удирдлага зэрэгт гарамгаа зэрэгэ харуулан батсан байдаг. Монгол ахуй амьдралд эмэгтэй илт давуу оролцоотой нь хөрш зэрэгэлдээ суурин бүхэнд эерэг нөлөө үзүүлж, нөлөөлөл хүчтэй байсан инх амар, амгалан тайван, найрсаг харьцаа тогтооход нөлөөлсөн. Монгол эмэгтэй нөлөөлөл нь Монгол эмэгтэй хүч, Монгол эмэгтэй хурц, ухаантай энэ бүхэн Монгол эр хүнийг ер усын болгож. Эрэгтэй хүн охиндоо хайртай байдаг. Энэ байгалийн өгөгдөл. Монгол эрэгтэй үүнийг соёл болгосон. Монгол эрчүүд нийгэмдээ охины эцгийн нэрийг мөнхөд дагалдах ёс болгосон бусад оронд байхгүй зүйл. Үүнд соёлын үлэмж чанар оршино. Иргэншил гэдэг нь эмэгтэй хүнийг дээд үзэх үнэмшил. Соёл гэдэг нь эмэгтэй хүнийг эрхэмд үзэх дадал. Боловсрал гэдэг нь эмэгтэй хүнийг ойлгох танин мэдгүй баясгал. Дурлал гэдэг нь тодорхой эмэгтэйг хүндэтгэх өвөрмөц сэтгэл. Эрэгтэй эмэгтэй хоёрыг хүндэтгэл холбоно. Төр иргэн хоёрыг үнэн үг холбоно. Эх орон бахархал дээр тогтно. Бахархал нь нутаг орны дотоод агууламж. Чингис хаан монголчуудын бахархал. Чингисийн үзэл бодол Монгол хүн байх илэрхийлэл. Монгол орон Чингисийн орон. Монголчуудын тархлаа нь Монгол эмэгтэй. Монголчуудын үйлс нь Pax Mongolica буюу Монголын их амар амгалан. Монгол эмэгтэй бүхэн таатай нийгэмд амар амгалан бүрдүүлнэ. Их амар амгалан нь эзэн Чингисийн удам угсаагаар байгуулагдсан. Их тав гүрний орон зай. Хойд хөрш болох Алтан орд, урд хөрш болох хаан дэлэгт Хувлаа улс, Цагаан орд, Бэлэг хааны гүрэн, их Могул улс. Энэ бүхэнтэй эв нэгдэл, ой санамж, сүр жавхааг бадраахад Орос Хятад хэлээс гадна англи хэл манай түнш иж бүрэн стратеги. Америк англи хэлийг монголчууд бидний үндэсний дархлаа. Эв найрамдлаас илүү хүч энэ дэлхий дээр байхгүй. Чингис хааны хэлсэн үг. Монгол орчинд Монгол эмэгтэй инх тунх байх тул өмсөх хувцас хүртэл загварлаг болж. Өнөөдөр тэр хувцас хамгийн нүд булаа. Хөрш хоёр оронд мэдтгүүц нөлөөлсөн. Ад жаргалтай түүхтэй Монгол бүсгүйн бүжиг хамгийн цоглог нь. 21 дугаар зуунд Монгол охидын бүжиг уул уурхаагаас давсан арилжааны сорон зонтоо. 21 дугаар зуун эмэгтэй манлайлал төрөх эрен үе. Технологийн 4 дугаар хувьсгал нь soft skill шаардаж байдаг emotional intelligence үзүүлэлттэй. Эмэгтэй хүн давууг харуулна. Эмэгтэй хүн байгалийн өгдлөөр үнэлгээчин PhD доктор гэсэн үг. Эмэгтэйчүүд зөв Монгол эр хүнийг нарийн чимхлүүлээр сонгож чадна.
Их хуралд залрах тэр чадварлаг тогтсон үүжүү саруул хүлээцтэй сэтгэлтэй хүнийг Монгол эмэгтэй дэндүү тодруулж чадна. Энэ нь Монгол meritocracy. Эмэгтэй хүнд дэндүү тоогүй авир байдаг. Тэр нь эмэгтэй хүн эмэгтэйгээ огт дэмждэггүй. Тиймд их хуралд нэр дэвшиг сод ухаантай эмэгтэйгээ Монгол эрчүүд сонгох юм. Эрэгтэй хүн ухаантай эмэгтэйд хөл орж, сүгдэж, дуу алдаж сонгодог. Энэ бүхэн байгалийн тэнцвэр. Шудраг байна гэсэн үг. Бодит байна. Үнэн байна. Үнэн оршин тогтнохын баталгаа. Түүхэнд монголчуудыг варвар, зэрлгүүд гэж буусан байдаг. Чингисийн ялалт зэрлэгдээ биш дайчинд. Эмэгтэй хүнийг хүндлэж байсанд. Үнэнч авирыг эрхэмлдэг байсанд. Хуулийг хэрэгжүүлдэг байсанд. Ёс зүйтэй байх сонголт эрхчлөө болгосонд байдаг. Үүнийг шашин шүтлгийн эрхчлөө нөгөөх нь rule of law гэдэг. Эзэн Чингисийн үед Хаттын хаан уран ухаан түшиглэн хууль цааз журамт ёсыг босгож гайхамшигт октын бэлэг ухаан дипломат чадвараар домогт түүх ингчин тэлсэн байдаг. Монгол охид бүр эзэн Чингисийн охид. Эрхэмсэг Монгол оршихуйн эмэгтэй бүрд ээлтэй байх заалттай. Чингисийн охидын төлөө эрэлхэг Монгол эр дайчин байлаа. Байгч болно бие даасан Монгол эр. Арвтын Монгол эрийн эв. Зуутын Монгол эрийн хүч. Түмэнтийн Монгол эрийн алдар. Бүтээлч Монгол. Pax Mongolica. Зависть и гнев приводят к справедливости. Смотри вперед с верой, назад с благодарностью, вокруг с любовью. А вообще у женщин недостатков нет. Эмэгтэй хүнд дутагдал гэж байхгүй. Огт үгүй. Только спецэффекты. Повторяю. Только спецэффекты. Что может женщина без мужчин? Ответ только один. Все. Божий завет. Не делите окружающих вас людей на плохих и хороших. Үнтайтал, хурш орноо, нэг нь муу, нэг нь сайн гэж бүү тодруул. Бүү дууд. Хоёр хөршөө монголчууд бид байгуулж өгсөн. Түүнийг тиймэр нь үлдээх нь Чингисийн зарлиг. Alla